За энэ удаагийн татварын хуулийн шинжилэл бол 4 хуулийн дээр явж байгаа бол та мэдчихэв. Татварын ерөнхий хууль, хувийн орлого олгон татвар, аж ахуйн нэгжийн орлого олгоноор нөөт гэсэн. Тэгээ энэ засгийн газраас их хурд өргөн барьсан татварын хуулийн шинжилэлээр нийт иргэн аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах 2.7 их найдыг төслийг бол өргөн барьсан байгаа. Бид нар энд нөгөө бүх нийтээрээ ер нь бол татвараа төлдөг энэ тогтолцоороо орё игээд нөөцдөр хийгдэж байгаа арга хэмжээ энэ хуулийн зохицуултын хүрээнд бол одоогийн бидний нийт татварын харилцаанд орж байгаа, бизнесийн харилцаанд орж байгаа нийт 74% хамрагдалтыг бол бид нар хийж чаддаг байхгүй юу. Тэгэхээр энэ бизнесийн харилцаанд орсон 74% бид нар бүрэн бүртгээд 90-с дээш хувь гаргачих юм бол 2 их найдыг нь бол бид нар бас татварынхаа ингээд нийт нөгөө татварт хамрагддаг хэсгээс олоод нөхөх юм боломж бол байгаа. Иргэнд бол 2.7 их найдын бол 2 их найд нь бол чиглэж байгаа. Тэрэн дээр нөөтийн буцаа олголтын урамшуул нь бол 1.5 1.6 шахуу. За нөгөөх нь хувийн орлого олгон татвар юу 500 мянган төгрөгийн салингийнх нь буцаалтыг нь бол бид нар 100% хийж байгаа. Энэ дүн нийлээд бол иргэн чиглэсэн иргэний ачаал буурж байгаа бол 2 их найд байгаа. За аж ахуйн нэгжтэй эрхийг яг онцолж хэлээд 1.5 тэрбумын борлуулалтын орлоготой байвал 10%-аар төлөөд 90% буцааж байгаа. Энийг бид нар 1.5 тэрбумын 2.5 тэрбум болгож босхийг нэмэгдүүлж байгаа. Дээр нь томоохон том дунд аж ахуйн нэгжид хамрагддаг 6 тэрбумаас дээш ашигтай бол дээшгт бид нар 25%-ийг шаталтаа авж байгаа. Тэгэхээр тэр 25%-ийг дунд нь нэг шатлал нэмээд бууруулад 15 болгож байгаа. Тэр нь бол 6-аас 10 тэрбумын ашигт нь 15%-ийн ачаал явж байгаа. Энэ хоёр нь нийлээд 250 тэрбумын аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бол бууруулах ийм тооцоолтой явж байгаа. Ер нь татварын шинжилгээг бид нар үе шаттай хийгдэж байгаа. Тэгээд 26 оны төсөв бодлогдох үед нөөцтэй холбоотой нэг заалт бол Орсын тэрмэд үгээр 26 оны 10 сарын 1-ээс бүрдэж байгаа. Иргэний сарын хэрэглээ нь сая төгрөг байх юм бол 50% буцаалт. Өөрөөр хэлбэл бид нар 20% буцаалт авч байгаа 50% буцаалт аваад саяас дээшгтээ 20% буцаалт аваа явж байгаа. Тэгэхээр энэ заалт маань хоёр хугацаатаар явж байгаа. Нэг нь 10 сарын 1-ээс саяны хэлсэн дүнгээр нөгөөх нь бол 27 оны 1 сарын 1-ээс сарын хэрэглээ нь эхний 500 мянгад нь бол 100% буцаалтыг 500-аас сая төгрөгт нь бол 50% буцаалтыг саяас дээш хэрэглээнд нь бол 20% буцаалтыг олгохоор байгаа. Тэгэхээр энэ нөөтийн энэ буцаалт урамшууллаар бол төсвөөс бол 1.6 их найд буурах буюу эцсийн хэрэглэгчтэй хэрэглэсэн татвараас нь энэ хэмжээний ачааллыг бол бууруулж байгаа энэ тооцоо. Зах худалдааны төв малцах хэмжээчлэн баримт өгөхгүй байна гэдэг нь асуудал байна. Тэгэхээр ямар ч хүмүүнээс тийм үү хуурай бизнес эрхэлж байгаа зах худалдааны төв малчтаас худалдан авалт хийхдээ бэлэн бусаар л хийчих юм бол тэр худалдан авсан тал нь 10% нөөтийн хасаг дуулгаа хийх зохицуултыг бол хийж өгч байгаа. Тэгэхээр иргэний хувийн орлого албан татварын тайланг бол татварын алба урьдчилаад бэлтгээд тэгээд татвар төлөгчтэй ийм санал болгох ийм зохицуулт бас орсон байгаа гэсэн. Тэр нь бол биднэрийн 16 оноос ус амжилттай хэрэгжиж байгаа e-баримтын систем буюу нөөтөсийн системд суурлаад энэ тайлангийг бэлтгэх юм болцоо бүрдсэн. Одоогийн байдлаар бол бас энэ бид нар татварын албан дээр бол хэрэгжиж явж байгаа зүйлүүд байгаа. Үүнийг бид нар нэг хялбаршуулсан горимтой уяад илүү боловсронгуй болгоод ингэ явуучих юм бол хувь хүн болгон би тайлан гаргах юм байна. Энэ бас мэргэжлийн ажил шаарддаг хинээр хийх вэ гэдэг ийм асуудал гарахгүй. Татварын алба бол урьдчилсан хэлбэрээр хувийн орлогын олон татврын тайлангийг бэлтгээд хөрвүүлэх нь байна. Тэгэхээр иргэн бол тэргээ шалгаад нийцж яана хөлийн зөвшөөрж яана гэвэл баталгаажуулалтанд дарснаар энэ тайлан бол илгээдээд явах юм зохицуулттай байгаа. Онцгой албантай холбоотой нэгэн заалд орсон байгаа. Өндөр үнэтэй автомашин бол оруулж ирэхэд 100 мянган доллароос дээшгт нь бол 33% татвар нэмэх нэг л заалт нэмж орсон байгаа. За орон сууцны хөнгөлөлтийг бол хувийн орлого албантаас хөнгөлж өгдөг. Тэр нь бол одоо мөрдөж байгаа нь бол 6 сая байгаа. Үүнийг 15 сая болгож бол нэмэгдүүлсэн байгаа. За энэ дээр бол зөвхөн орон сууц авахаас гадна эко эрчим хүч хяналттай бас тоног төхөөрөмжийг авч суурилсан байх юм бол 15 сая төгрөг хүртэл бас хөнгөлөлт хийх юмс нээж гисэн байна. За энэ аж ахуйн нэгжийн данс хаах гэж бид нар яриад байгаа. Энэ бол хуулийн нэрээр бол дансын бол яг битүүнжилж байгаа үйл ажиллагаа. Тэгэхээр шинэ хуулийн дээр бол ерөөсөө бүх ирээдүйд орж ирэх орлогыг нь бол хурааж татварын өрөөнд суудах биш. Тодорхой хэсгийн өөрөлд 80 хүртэлх хувийн татварын өрөөндөө авна. За 20 хүртэлх хувийн бол тухайн байгууллага бизнес үйл ажиллагаа явуулахаар бол хуулийн төсөлд бол орсон байна. Тэгэхээр ер нь бол бас нэг данс хаахтай холбоотой төр бол шууд тухайн байгууллагын дансыг өөрсдөд мэддэггүйгээр ингээд хаадаг зохицуултууд байх шүү дээ. Наа нь бол ингээд тодорхой үе шаттай ажлууд хийгдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэх нь өгдөг, мэдэгдэх хугацаа өгдөг, тодорхой хугацааны боломжийг бол олгуулж гаад
энэ битүүнч бол тавигддаг байгаа шүү дээ.